Өдрийн мэндийг хүргье. Амен. Христос баярын түүхийг бодж үзсэн. Тэгээ жоохон судлаад үзсэн чинь эхний Христийг мэдсэн одоо тухайн цаг мөчөөс хойш эхний 2-оос 300 жилийн туршид болол Христийн мэдсэн баярын өдрийг бол итгэж хүмүүс бол нэг тэмдэглэдэггүй байсан юм бэл. Амьсан баярыг л тэмдэглэдэг. Тэгээд яагаад вэ гэхээр яг маргааш эсвэл өнөөрөө Есүс ирнэ гэсэн итгэл хүчтэй байсан. Одоо бол бидний цаг мөчтөд бол жоохон хүлээлтийн байдалд ороод байгаа тийм. Библи бол яг өнөөрөө ч Есүс ирж болно гэдгийг хэлж байгаа. Гэхдээ бол бид нар жоохон хүлээлтийн байдалд орчод байгаа тийм. Тэгэхээр тэрнтэй адилхан нэг 200-аас 300 жил өнгөрсний дараа Христийн одоо мэдсэний баярын өдрийг тэмдэглэж эхэлсэн байгаа. Гэхдээ яагаад 12 сарын 25-ны өдрийг сонгож авсан юм болоо? Та хэд юу гэж бодож байна? Эсвэл яг 12 сарын 25-ны өдөр төрсөн гэдгийг яг мэдээд байна уу? Яг мэдээд байна уу гэхэд хэцүү те. Одоо 2000 жилийн өмнө Азид төрсөн хүнийг бол яг тэдэн сарын тэдэн төрлөө тийм гариг байлаа, тийм цагт одоо их орж хүлээж авлаа гэдгийг тэмдэглэх хэцүү шүү дээ те. Тэр битэл одоо 1930-аад он 20-ад оны үед төрсэн манай Азид төрсэн монгол хүмүүсийн хувьд ч тийм те. За би бол нэг өвөл төрсөн дөө. Хавар төрсөн дөө, намар төрсөн дөө. Эсвэл юу гэж хэлдэг вүлээ? Надтай адилхан одоо нэг 40 гаруй явж байгаа хүн байх юм бол өөрийгөө юу гэж хэлэх вэ те? За би ч одоо нэг 50 хүрэх гээд явж байна да те. 60 ч одоо дөхөж чинь доо гэдэг ч юм уу те. Нэг 4-5 насаар найш цааш ярих бол нэг тийм том асуудал биш байгаад байгаа. Тэгээ энэ яагаад тийм байгаад гэхээр би бас яг өөрт маань надад тийм тохиолдсон л да. Би уг нь 10 сарын 26-ны өдөр төрсөн. Тэгсэн чинь миний төрсний гэрчлэгэн дээр хоёрын тоог нэг айгүй тийм муухай бичсэн. Тэгээд яасан бэ гэвэл регистрийн дугаар олохдоо намайг 16 гэдээ олгоцсон байхгүй. Уг нь 26 төрсөн. Гэхдээ миний бүх бичгээрээ 16 нэр. Тэгэхээр энийг залруулах гэж оролдох юм бол айгүй том ажил болно. Тийм учраас ерөөсө залруулъя гэж ерөөсө боддог ч. Тэгээд бодоод тахаар манай эзэн Есүс Христийг яг хэдний өдөр яаж төрсөн юм бэ? 2000 жилийн өмнө те Азад одоо дундад Азад те одоо төрсөн одоо Бэтлехэм хотод тэр цаг ингээ бодохоор бол бас их хэцүү, өдрийг тогтооход хэцүү. Тэгэхээр ерөнхийдөө бол тухайн үеийн Ромын итгэгч нар юу гэж үзсэн бэ гэхээр Есүс бол ертөнцийн гэрэл юм аа. Тийм учраас өдөр уртсаад гэрэлтэй болоод тэгээ шөнийн харанхуй багасж эхэлж байгаа тэр цаг мөчийг бол Христийн мэдсэний баярын мэндийн одоо бэлэгдэл болгон тэмдэглэж эхэлье гэд 12 сарын 25-ны өдрийг сонгож авсан баг. За ерөнхийдөө бол хоёр янзын хоанлын байгаад байдаг. Нэг нь Григорийн хоанлын, нөгөөх нь ямар хоанлын вэ? Юнланы хоанлын ч үлээ. Тэр хоанлын ёсоор нөгөө хоанлын ёсоор бол одоо ортодокс сэтгэлд үнэмшилтэй хүмүүс бол 1 сарын 6-ны өдөр тэмдэглэдэг гэсэн. Ерөнхий санаа нь бол адилхан. Есүс Иохан номын 1:12 дугаар ишлэлээр хэлсэн би бол хорвоогийн гэрэл юм аа гэж хэлсэн. Тийм учраас их эзэн бол гэрэл юм аа гэдэг утгаар өдрийн гэрэл их болж байгаа. Тэр цаг мөчөө уур амьсгал тааруулаад 12 сарын 25-ны өдрийг сонгож авсан. Тэгэхээр Христийн мэдсэн баярыг тэмдэглэх нь хэдний өдөр гэдэг нь тийм чухал биш. Харин энэ баярыг бид нар яагаад тэмдэглэж байгаа юм бэ гэдэг агуулга нь бол илүү чухал байгаад байгаа. Бүгдээрээ хамтдаа Лук номын 1:26-аас 35 дахь ишлэлээр хамтдаа очицгоё. Есүсийн мэдлэгийг зөгнсөн баг. За энэ хэсгээр инхүү хэлсэн байна. Габриэл тэнгэр элчийг Галилийн Назар хот руу 6 дугаар сард бурхан илгээсэн ажээ. Давидын удмын Йосеф гэдэг хүнтэй сүү тавьсан онгон бүсгэн герт Габриэл хурч ирлээ. Түүнийг Мари гэдэг байв. Орж ирээ тэнгэр элч түүнд эвээгдэгчээ баярлал. Эзэн чамтай хамт байна гэв. Харин Мари энэ үгэнд ихэд цочиж энэ нь юу мэдчилгээ байж болох талаар эргэцүүлв. Тэнгэр элч түүнд Мари бүү ээ. Чи бурханы тааллыг олж үзэгтэн чи хевлийтэй үртэй болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. Тэр хүү агуу нэгэн болох ба хамгийн дээдийн хүү гэж дуудагдана. Эзэн бурхан түүнд өг Давидын хаан ширээг өгөх болно. Тэр Яаковын гэрийг үрд хаанчлах бөгөөд хаанчлалтанд төгсгөл гэж үгүй гэсэнд Мари тэнгэр элчэд би онгон атал энэ яаж бүтгэлээ гэхэд тэнгэр элч ариун сүнс чам дээр ирж хамгийн дээдийн хүч чамайг бүрхэн. Тиймээс тэр хүн ариун нэгэн байх бөгөөд бурханы хүү гэж дуудагдах болно гэж хэлсэн. Амен. Тэгэхээр эзний тэнгэр элч Габриэл
Мари дээр ирээд хэлсэн байгаа. Гавриэл бол ер нь сайн мэдээний тунхаг хэллээг бол дандаа хэлдэг тийм онцгой тэнгэрлэгч. Тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр эвээгдэгчээ эзэн чамтай хамт байна. Эвээгдэгчээ чам дээр нэгүсэл дүүрэн байна гэж хэлсэн байна. Тэгэхээр яг энэ эвээгдэгчээ эзний нэгүсэл чам дээр байна гэдэг хэсэг бол шинэ гэрэн дээр 2 удаа гардаг байна. Нэг нь болохоор Эфес номын 1-ийн 6 дугаар эшлэлээр Христэд итгэгч бүгдэд нэгүслийг ивэж өгсөн юм а гэдэг утгаар илэрхийлсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр эзний үг бидэнд юу урамшуулж байгаа юм бэ гэвэл яг Есүсийг түрүүлсэн ээж Мария ивэл нэгүслийг авсантай адилхан Христэд итгэдэг бүх хүмүүс амьдралдаа эзний ивэл нэгүслийг авсан юм а гэдгийг илэрхийлэн хэлж байгаамаа. Амен. Эзний нэгүсэл дүүрэн байгаа учраас бид нар амьдарч, алхаж, бодож, ажиллаж, төлөвлөж ингэж явж байгаа. Тэгээ нэг хэдэн жилийн өмнө 3-4 жилийн өмнө би нэг нэлээд хүнд хагалгаанд орсон. Тэгээд тэр хагалгааны дараа 7 өдрийн туршид хоол идээгүй. Тэгээд нэг 3-4 өдрийн дараа ус малгаж үзсэн. Тэгээд аюу сайхан байсан. Тэгээд нэг 7 өдрийн дараа нэг жоохон шүл амсаж үзсэн. Тэгээд би бас бодсон байгаа. Яг дөнгөж төрсөн хүн юм уу эсвэл хүн хагалгаанд орсон хүмүүс ийм шүл уухаар ямар гоё юм бэ гэдэг тэр мэдрэмжийг авсан байгаа. Үнэхэрийн гоё байсан. Амьдралдаа хизээч идэж үзээгүй юм шиг тийм гоё амттай байсан надад. Тэгээд ерөнхийдөө тэр үед хоолундны дэглэнээс болоод маш их жин хассан. Тэгээ одоо баг буцаад тэвэндээ очисан харамсалтай. Уг нь тэрийг жоохон барих байсан. Тэгээ харамсалтай натсан. Тэгээ би заримдаа ингээд хоол идэхдээ боддог байхгүй. Зүгээр л өдөрт хоол идэх гэдэг чинь ямар сайхан юм бэ те. Тэгээ хоол идэж чадахгүй нөхцөл байдал төрөл хүн ордог те. Тэгээ хоол идэх гэдэг чинь ямар сайхан юм бэ те. Тэгээ заримдаа нэг зүгээр нэг сайхан амьсгална гэдэг чинь те ямар сайхан юм бэ те. Зүгээр л өглөө босоод ажилдаа явна, гэртээ хар те. Тэр энэ бүхэн бол эзнээс ирсэн ямар их сайхан ивэл юм бэ гэдгийг бодож тунгааж боддог болсон. Тэгээ тэрнээс хойш амьдралдаа нэг тийм том зориг тавихаа болсон. Нэг агуу зоригт хүрээ гэж ерөөсө бодхоо болсон. Зүгээр л сайхан байж байгаа нь ямар сайхан юм бэ л гэж боддог байсан. Тэгэхээр Христэд итгэж байгаа хувьд бид бүхэн бас эзнээс маш гоё нэгүсэл авсан юм аа. Энэ нэгүсэл бол маш хангалттай юм аа. Өөр илүү юу ч хүсэж байхгүй хэмжээнд маш их хангалттай юм аа. Яг Габриэл тэнгэр хэлж ирээд эвээгдэгчээ эзний нэгүсэл чамтай хамт байна гэсэнтэй адилхан. Итгэж ахын дүүснэр бид нар хамтдаа цуглаад байж явах үед эзний нэгүсэл бидэндээ хамт байдаг учраас бидний бодож байгаа, сэтгэж байгаа, хатгаж байгаа энэ бүхэн дээр эзний ивэл байдаг учраас энэ бол гайхамшигтай зүйл юм аа. Амен. За үүний дараа 32 дугаар эшлэлээр хэлсэн байгаа хамгийн дээдийн хүү гэж. Тэр хамгийн дээдний хүү гэдгээр тэр бол бурхан юм а гэдгийн нотлохоо. Бурхантай өөрцгөө адилхан юм а. Бурханы хүү бурхан юм а гэсэн утгыг илэрхийлж байгаа. Хамгийн дээд нэгэн бурханы хүү. Бурханы хүү чинь бурхан биз дээ, тэ? Бидний хүүхэд чинь тэ хүн биз дээ, тэ? Тэрнтэй адилхан тэ? Бурханы хүү бол бурхан юм а гэдгийг илэрхийлж өгсөн. Хамгийн дээд нэгний хүү. Яг адилхан гэж тэ. Тэгэхээр Христ бол жинхэнэ хүмүүний мөн чанарыг өөртөө авсан ч гэсэн гим нүгэлгүй бурхан чанараа алдалгүйгээр хүн болон энэ дэлхий дээр мэндэлсэн баг. Амен. Тэр бол хүн. Тэр бол бурхан. Тэр ариун сүнсний хүчээр бүрлдэж онгон майраас мэндэлсэн. Гэхдээ түүнд махан биеийн аав эцэг хүнтэй адилхан байхгүй. Тэр бол өөрөө бурхан баг. Юр бүсийн гайхамшигтай хүч чадлаар тэр тийхүү мэндэлсэн баг. Хэрвээ Христ бол зөвхөн бурхан байсан гэж хэлэх юм бол энэ манай сайн мэдээ биш болж өөрнө. Хэрвээ Христ бол зөвхөн хүн байсан юм а гэж хэлэх юм бол манай сайн мэдээ биш болж өөрнө. Харин хүний биежилтээр ирсэн тэр өөрөө бурхан гэдэг бол жинхэнэ сайн мэдээ. Хэдийгээр хүний биед ирсэн ч гэсэн тэр гэмгүй төгс ариун баг. Бид бүгд ч гэсэн бас хүний амьдралаар амьдарч хүний амьдралын сорилт бэрхшээл зовлон жаргал дундуур явдаг.
Тэгээд тэр сорилт бэрхшээл зовлон жаргал дундуур явах үедээ Христийг дагах нь заримдаа хэцүү юм шиг санагддаг. Яаж ийм нүгэлтэд би одоо Бурхны хүн гэж дуудагдаж чадчихна гэж бодмоор тийм бодолд хүн ирдэг. Гэтэ бидэнд байгаа сайн мэдээ бол Христ өөрөө яг бие махбодтой байгаад тэр сорилтын дундуур давж гарсан юм аа. Тэр сорилтыг давж гаргасан нэгэн учраас хүний биеийг мэднэ. Хүн гэдэг хэн бэ гэдгийг мэднэ. Тийм учраас бидний өмнөөс золиос болон бидний нүглийн төлөөсийг төлж өөрөөр махан биед ирэх ёстой шийтгэл нь Христийн бие дээр ирж бид нар түүгээр дамжуулан аврагдах боломжтой болсон юм аа. Амен. Энэ бол Христийн мэндсний баярын өдрийн жинхэнэ сайн мэдээ юм аа. 31-р эшлэлээр инх байсан байдаг. Түүний нэр бол Есүс гэж хэлсэн байна. Есүс гэж хэлсэн байна. Есүс гэдэг нэрийн утга бол тэр бол аврагч гэсэн утгатай. Эзэн бол аврал гэсэн утгатай. Амен. Бидэнд аврагч байгаа. Бидэнд аврал байгаа. Амен. Бид юучгүй болсон хүмүүс шиг хоосон цөхрлөөр өдөрдүүлдэг юм бишээ. Бидэнд найдвар байгаамаа. Бидэнд Есүс Христ байгаамаа. Амен. Үүс номын 4:12 дугаар эшлэлээр юу гэж хэлсэн бэ гэвэл Тэнгэрийн дор Есүсээс өөр авралын нэр өгөгдөөгүй гэж хэлсэн юм аа. Үнэхээр Тэнгэрийн дор газрын дээр Есүсээс өөр авардаг нэр гэж байхгүй маа. Хэрвээ танд аврал хэрэгтэй, танд тайлгарл хэрэгтэй, таны ганцаардалд амар тайван хэрэгтэй байгаа бол та Есүсийн нэрийг дуудаарай. Зөвхөн түүний нэрийг дуудах үед та эзэн доторх эрхчлөөг мэдрэх болно. Тэр хамгийн сайн дотны найз чинь тантай хамт байгаа гэдгийг та мэдрэх болно. Амен. Христэд итгэгч нар Христийн мэндсэн өдөрт ерөнхийдөө нэг 3 чухал зүйл дээр анхаарал хандуулдаг бай. Тэрний үгээр эхлээд нэгдүгээрт нь юу гэвэл Бурхан бол хүмүүн биетэйгээр ирсэн гэдэг. Үүнийг нотлон Матай номын 1:16 дугаар эшлэлээр ч хэлсэн байдаг. Юу гэхээр Мариагаас төрсөн гэдэг утгыг илэрхий угийн бичгээр тодорхойлгож гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл Мари Йосеф хоёрын хүүхэд биш. Харин Маригийн гэдэг утгаар илүү хүчтэй гарч ирсэн. Энэний үргэлжлэлийг нь бид нар сайн эндээс харсан те. Ариун сүнсээр бүрлдэж байгаа талаар те. Эмэгтэй хүүхэд гэдэг энэ утга бол тэр бол Бурхан бөгөөд хүмүүн биед бийтсэн Бурхан юм а гэдгийг илэрхийлж. Нэгдүгээр хамгийн гол утга бол энэ. Хоёрдугаарт юу гэхээр бид нар бас нэг зүйлийг бодож эхлэх хэрэгтэй болно. Ер нь түүхэн Христийн цуглаан бол Христос баяр дээр бол янз янзын бас уур амьсгалаар хандаж ирсэн. Түрүүн хэлсэнтэй эхний нэг 200-300 жил логт тэмдэглээгөө. Дараа нь тэмдэглэж эхэлсэн. Дахиад 200-300 жил тэгснэ эргээгээд бид нар чи ингээ хитрхи юмд те одоо хүмүүн ч юм уу баяр ёслоор хандаад байгаа юм уу эсвэл энийг одоо тэмдэглэж болохгүй шүү гэж хандаж ирсэн. Ингээд янз бүрийн байдлаар хандаж ирсэн. Энэ үедээ яасан бэ гэвэл тухайн орон нутгийн тийм гой соёл Христмас баярлалуу шингэж орж эхэлсэн байна. Өөрөөр хэлэх юм бол жишээлх юм бол Христмас баяраар хоорондоо гой бэлэг солилцдог ч юм уу тий. Бие биендээ бэлэг солилцдог. Эсвэл нийгмийн ялгаа заагийг байхгүй болгож тий. Ядуу баян хамаагүй хамтдаа байж тий хуваалцдаг ч юм уу тий. Нийгмийн тусгаарлалтыг байхгүй болгохын тулд ч юм уу тий. Мөн бас бидний мэдих гацуур мөнх ногооны бэлэгдлэр орж ирсэн тий. Мөнх ногоо буюу одоо мөнхийн амийн бэлэгдэл болон орж ирсэн байна. Тэгээд гэр бүл хамтдаа байх, сайхан цаг, эв нэгдэл гэсэн энэ утгуудыг бол илэрхий одоо агуулж гисэн. Өөрөөр тухайн соёлд байсан сайн зүйлийг Бурханд өргөж байгаа зөрчилдөхийнхаа хамгийн сайхан өргөл болгоод энийгээ Христос баярлалаа ерөнхийдөө бол нэлээд шингээж өгсөн гэсэн. Гуравдугаарт нь Христийн заасан сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд илүү анхаарч эхэлсэн гэсэн. Яг Христийн мэндэлсэн баяртай холбоотой хамгийн чухал итгэгч хүний дагах ёстой зүйл юу юм бэ? Итгэгч хүний одоо үндсэн итгэл үнэмшил юу юм бэ? Энэ дээр илүү анхаарцгаая гэдэг Христийн мэндэлсэн баяраар дамжуулан одоо итгэгч хүмүүс илүү зааж бие бидэд гэрчилж энэ цагийг гаргасан баг. Английн нэлээд нэртэй зохиолч Чарльз Диккенс гэдэг нэг зохиолч байдаг. За энэ зохиолч бол
Christmas баярын дуу гэдэг зохиоллоороо одоо уран зохиолоороо тий Christmas баярын өнөөгийн одоогийн бидний тэмдэглэж байгаа соёлыг бий болгоход их хүчтэй нөлөө үзүүлсэн хүн гэж үздэг юм байлээ. Яг тэгэхээр Чарльз Диккенсийн амьдарч байсан цаг үе болохоор аж үйлдвэртсэн хит хатуу капитализмтай ядуурл хүүхдийн төвчшгүй хөдөлмөр тийм шудраг бус байдал маш их тийм гүн нэвтсэн тийм Английн нийгэм байсан байгаа. Та санаж байгаа бол нөгөө боолчлол одоо хар хайртай хүмүүсийг боолчлох тэгээд дээр нь хүүхдүүд уурхаа дээр маш олон цагаар ажилладаг. 15-6 цагийн туршид ажилладаг. Ажилтны хүнд амралт байдгүй. Гэх мэтлэнгийн нийгмийн маш их хэцүү асуудлууд байна. Ядуурл. Тэгээ ерөөсөө хүнийг бол ер нь л өнгө мөнгөөр хардаг. Нөгөө зоосны нөхөр хүнийг харна гэдэг нь яг тийм болчихсон. Хүнийг бол зүгээр л ашиг гэж хардаг. Яаж мүлжихгүй л гэдгээ хардаг. Тэрнээс хүн гэдгээр харж чадхаа болчихсон. Тухайн нийгмийг бол маш их одоо энэ зохиолоороо бол шүүмжилсэн байдаг. Christmas Carol гэдэг тийм зохиол байдаг. Христийн одоо мэндсэн баярын дуу гэсэн утгатай. Ер нь Чарльз Диккенс бол нийгмийг их шүүмжилсэн тийм зохиолууд их алдартай л да. Бидний бас сайн мэдэх Оливер Твист ч юм уу одоо босод ингээд мундаг зохиолууд байдаг. Яг ингээд тухайн нийгмээ их ингээд хүчтэйгээр шүүмжилж байгаа. Тэгээ түүний хилээд идэх гол санаа нь юу гэхээр амьдралын утга учир нь хэр их мөнгө эд зүйл боловсрал олсонд биш. Харин хүмүүст хэрэгтэй утга учир бүхий амьдралаар амьдрах нь илүү чухал юм а гэдэг хэлдэг баг. Олсноороо хэмжигддэг биш. Харин хэр утга учиртай амьдарч хэр хайрлж чадсан бэ гэдгээр те хэр чухал зүйлийн өнөөс явж чадсан бэ гэдгээр хүний амьдрал хэмжигдэж харагддгийг шүү гэдэг утга санааг илэрхийлэн хэлдэг баг. Тэгэхээр эндээс авсан нөлөөгөөр яасан бэ бол Христэд итгэгчнэр тухайн нийгмүүд яасан бэ бол Крисмсийн баяраар ядуст одоо өглөг өгдөг, инэрлийн үйлчлэлд анхаардаг. Тэгээд гэр бүл болон хамтдаа цугларч одоо тий баярыг тэмдэглэдэг, хоол иддэг тий тэр соёл бол илүү эндээс гарч ирсэн баг. Өнөөдөр ч гэсэн бид Крисмс баярыг Бурхны хайрыг бусдад харуулan гэрчилсээр хэвшиж ирсэн байна. Амен. Монголын Христэд итгэгч бидний хувьд ч гэсэн Крисмс баяраар дамжуулан бас сайн мэдээг түгээх, ядуус туслах, хамтдаа баярлах, гэр бүлэрээ сайхан цагийг өнгөрөөх те ганцаардуулж нэг нэгээ ялгуурлаж үлдээхгүй байх түүнд бас илүү агаарлаа хандуулан тэмдэглэсээр иржээ. Амьдрал тохиолдог зарим бэрхшээл зовлон өөрчлөгдөхгүй ч гэж магадгүй. Эсвэл өөрчлөгдөх цаг нь хараахан болоогүй ч гэж магадгүй. Гэхдээ Бурхан бидэнд хайртай гэдгийг бид нар мэддэг. Тийм учраас Христэд итгэгчдийн үн цэнийг Христийн сургаалыг бид нар дагахад бид нар зориулт гарган амьдрдаг юм аа. Амен. Энэ бол бидний хамтдаа цугларж байгаагийн хамгийн гол утга учир юм аа гэдэгт итгэж байна. Сая би хэд хоног ажиллаар Польш явчаад ирсэн. Их богинохон л доо. Тэгэл нэг замдаа баг 2 хоног, буцахтаа 2 хоног, очиод нэг 2 хоног гэсэн айгүй урт хугацаа тий. Энэ урт хугацаанд тэнд Польшд 20 жил амьдардаг нэг Монгол ахтай танилцсан. Тэгээ бүр өөрөө 10 цагийн үед ирээд бид нартай бүр 12-1 хүртэл юм ярьж хагаад явсан. Тэгээ Монгол хүнтэй нэг юм уулзаж монголоороо юм ярих юм бүр тийм юунд орцсон. Одоо дутагдал гэх юм уу те. Ер нь бас ингээд та бүхэн гадаад олон жил амьдарсан хүмүүс байгаа мэдчихэж байгаа те. Ер нь тэгдэг те. Монгол хүн байл сайхан юм ярих юмсан гэсэн тийм бодол төрдөг баг те. Тэгээ зөндөө удаан ярьсан. Бид нар ярьж байгаад яасан бэ гэвэл утааны талаар ярьсан. Тэгээ тэр ах юу гэж хэлсэн бэ гэвэл намайг анх 20 жилийн өмнө Польшд ирэхэд Польш бүр амар утаатай байсан гинэ. Тэгээд утаа яаж шидэгдсэн бэ гэвэл ерөөсөө бүх хүмүүс орон сууцнд ороод газар халаалтаа шийдээд тэгээ шидэгдсэн гэж хэлсэн баг. Тэгээ бидэрт юу гэж хэлсэн бэ гэвэл та нар нэг тийм 100 гац солиол тий доторх түшээт солиол тэгээл ингээл өөрчлөлгээд байх юм. Би одоо 20 жил Польшд амьдраад утаа яаж байхгүй болсныг харсан үний үед би хэлье. Юм түлжлээгээ бол утаатай байна. Наа чи хөгжлийн асуудлаа гэж хэлсэн баг. Тэгээ би бас тэндээс дотроо юу гэж ойлгосон бэ? За нэрээ тийм байна доо. Ер нь энэ утаа чи алга болохгүй юм байна даа гэж бодсон баг. Хэрвээ ямар нэг юм түлжил байгаа бол утаа байгаль юм байна. Бид нар энэ утаан дотор амьдарсаар л байх юм байна. Тий.
Аюу магадгүй орон сууцчаад түрүүний хэлдэгтэй газар ингээд түлхээ болох юм бол утаа байхгүй бол. Тэгээ би эндээс юу гэж бодсон бэ гэвэл за зарим асуудал бол ер нь тэгэл баг шийдэгдэхгүй юм байна дөө. Тэгэл байж л ах юм байна. Энтэйгээ бол одоо асуудал бэрхшээлтэйгээ жоохон эвлэрч амьдрч сурах хэрэгтэй байна гэж бодсон байна. Тэгээ нэг бодлын жоохон гунигтаа сонсож байгаа л да. Гэхдээ заримтаараа тийм хашраа зарим юм өөрчлөгдөж болохгүй. Гэхдээ юу гэхээр бид нар аливаа зүйл шударгаар хандъя. Хариуцлагатай байя гэдгээс зүхтаана гэсэн утгатай бол бас биш юм аа. Магадгүй өнөөдөр бидний тохиолдсон асуудал яг өнөөдөр шийдэгдэхгүй байж магадгүй. Гэхдээ Христэд итгэгчдийн хувьд байдаг нэг үнц нь бол бас те аливаа зүйлд хариуцлагатай байя. Шудраг байя те. Хүн намайг харахгүй ч гэсэн эзэн намайг харж байгаа гэсэн тэр сэтгэлээр ажилдаа үйлдэлтэй хандъя гэсэн ийм сэтгэл байдаг баг. Өнөөдөр эзний үеийг хуваалцж байгаа цагийнхаа төгсгөлд Филиппо номын 4-ийн 8-9 дугаар ишлэлийг бас төгсгөлд нь уншиж хуваалцъя гэж бодож байна. Энэ Илч Паулын хэлж байгаа үг бол бас гайхамшигтайгаар биднийг бас ятхан урамшуулдаг. Манай Илч Паул хүртэл хэлээд байгаа шүү дээ. Би нэг биедээ өргөстөө гэхдээ түүнийг арилаасаа гэж 3 удаа гуйсан. Гэхдээ тэр бол арилаагүй. Тэгээ сүүлдээ энэ маань бол Бурханаас би Бурхантай ойр байхад зориулж өгсөн ивэл юм байна гэж бүр ингээд тунхаглаж хэлж байсан. Тэгээд Филиппо ном дээр хэдий тийм ч гэсэн Илч Паулынд юу гэж хэлсэн бэ гэхээр харцгаа Филиппо номын 4-ийн 8-аас 9 дугаар ишлэл. За 6-аас эхлээд уншчихъя. Юунд ч санаа бүү зов харин аливаа зүйл залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэй Бурханд мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. Эцэст нь ах トゥ нараа юун үнэн, юун хүндэтгэлтэй, юун зөв, юун ариун, юун сайхан, юун сайшаалтай мөн аливаа сайн үйл байвал магтууштай ямар нэг юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа. Та нар надаас суралцсан хүлээн авсан сонссон харснаа хэрэгжүүл. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болтугай. Амен. Үнэхээр бас итгэж хүмүүст маань Паул багшийн энэ хэлсэн үг бол их үн цэнтэй, юугаар ч болж болохгүй сургаал санагдаж байгаа. Тэрний үхээр юунд ч битээ санаа зов. Тэрний оронд залбир, гуй, тэгээ талархалтайгаар хүсэлтэй Бурханд мэдүүлээ. Бурханы амар тайван та нарын сэтгэл санааг Христ дотор дандаа хамгаалж явахтугай гэж хэлсэн. Тэгээд дараа нь зөвхөн одоо талархан залбираад санаа зовхгүй байгаа зогсохгүй нэг үйлдэл хийгэрэй гэж хэлсэн баг. Нэг алхам дандаа хийж явах ёстой шүү гэж хэлсэн баг. Тэрний үгээр ах トゥ нараа юун үнэн, юун хүндэтгэлтэй, юун зөв, юун ариун, юун сайхан, юун магтууштай ямар нэгэн байгаа бол тэдгэрийг тунгаацгаад тэдгэрийг мөрдхийн төлөө хичээгээрэй. Тэгээд надаас суралцсан, хүлээн авсан, сонссон харснаа хэрэгжүүлээрэй гэж хэлсэн. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болтугай гэж хэлсэн байна. Амен. Тэгэхээр ирж байгаа өдрүүд 12 сарын өнөөдөр 21-ээс цааш 25-ыг дуустал Христмсийн эзний мэндэлсний гайхамшигтай цаг мөчүүд ирж байна. Тэгээд үнэхээр бидэнд юун үнэн, юун сайхан юм бэ те. Үнэхээр Христ өөрөө биднийг уучлсан сайхан учраас энэ өдрүүдэд бас бүгдээрээ уучлалыг тунгаан бодцгоё те. Христ өөрөө амар тайвны эзэн учраас те амар тайвныг тогтооход те бүгдээрээ бодож үзцгээе. Христ өөрөө хамгийн сайн найз учраас те хэн нэгэнд очиод Христийн найзыг Христийн сайн сайхныг хуваалцахад бас бүгдээрээ бэлэн байцгаая. Ирж байгаа 7 хоног бол тэр чигтээ Христосийн баярын уур амьсгалаар дүүрэн тийм сайхан 7 хоног байна. Тэгээд энэ өдрүүдэд юу нь хамгийн сайхан юм бэ гэдгийг бүгдээрээ хамтдаа эзний үгээр ятгагдаж
хэрэгжүүлцгээе, бас тунгаан бодцгоё. Тэгээд амар тайвны бурхан өөрөө бид бүхэнтэй хамт байж, та бүхэнтэй хамт байж, та нарын дотор амар тайван бэлэг болтугай.